За сайн бацгаана уу манайхаа. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ. Өөрийгөө хайрлах. Цаашлаад өөрийгөө олох энэ сэдвээр энэ хичээлээ үзэцгээе. За тэгэхээр өөрийгөө хайрлах гэж. Энэ үгийг хэлэхээр бүгд мэднэ. Тэгсэн мөртлөө яг үндэ бид нар чи өөрийгөө хайрлах орхичдно. Анзаардаг. Зарим нэг юм яг өөрийгөө хэрхэн яаж хайрладаг гэж мэддэг. Тийм учраас энэ өөрийнхөө оршин байгах юм мэдрэх юм сайхан мэдрэмж бидэд тутдаг. Амьдралын асуудлуудад дунд өөрийгөө сөрөг байдалд мөнхийн асуудал донд хотголж амьдруулдаг. Тэр хүн бол төрсний чиний амьдралын хамгийн чухал зүйл юу гэхээр өөрийгөө хайрлах ойлголт байдаг. Энийг одоо энгийн жишээгээр тайлбарлая л да. Бид бүгд ярьдаг та амьдралд үнэт. Ингээд сайхан чанартай, эрүүл амьдраад урт насалж байгаа хүмүүсийг гөөм амьдаа арчаад сүрхэн хүн шүү дээ. Энэ их ажил амьдралын асуудал ажиг яаж ингэж өөрийгөө авч явд юм бол гайхсан маягт тий. Ихтэй л багтан биширсэн үгээр юм тодорхойлт өгнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол яг үндэ өөрийгөө хайрладаг л хүмүүс байна. Тэгэхээр бидний одоо өнөөдөр ярьж байгаа нь өөрийгөө хайрлах гэж ойлголт нь тэр чанартай урт наслаа сайхан амьдарч байгаа хүмүүсийн хэрэгжүүлдэг хэвштийг л өөртөө бий болгоно. Тэгэхээр бидний өнөөдрийн үзэж байгаа энэ эрүүл амьдрах энгийн аргачлал гэж үзэж байгаа энэ онлайн сургалт маань явж өөрийгөө хайрлах ойлголт. Өөрийнхөө одоо энэ эрүүл амьдрахын дөрвөн хүчин зүйл гэж ярьж байгаа шүү дээ. Тэнцвэрийг олох ёстой. Тийм ээ. Сэтгэл санаа, хооллол, нойр, дасгал хөдлөл. Энийгээ тэнцвэрийг олоод ирэхээр хүн өөрөө ерөнхийдөө анзаардгүй байсан зүйлээс өөрийгөө хайрлаж байгаа ойлголт. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэж яг юу юм бэ? Нөгөө зүй тогт талаас нь аваад үзэхээр яг нэг ийм зүй тогтол багт. Бидний энэ бие маань бол ерөнхийдөө гурван зүйлээс бүтэж байгаа шүү дээ. Махан бие, тарих оюун ухаан, сэтгэл. Одоо спирит гэдэг дандаа англи дээр сүнслэг бие гэж. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг нь ерөөсөө яг одоо цагтаа өглөөс ирэл энэ гурван зүйлийг хичээж байгаа л ойлголт. Одоо саяны миний яриан дээр гарсан тэр өөрийгөө хайрладаг. Сайхан урт наслаад эрүүл амьдрал явж байгаа хүмүүс ч ерөөс энийг л цаг тухайд хийдэг хүмүүс. Хөвшид болгоцсон. Энэ гурван асуудлаа яаж тийжих вэ гэж. Өглөө босоод тийж. Тийжээ гэдэг нь эндээ өгжөөж ингэж өөрийгөө өгж явах хэрэгтэй ойлголт байна. Энийний тулд яах ёстой вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө сайн найзлах хэрэгтэй. Бид нар одоо яах нэг дэм урмаар туталж байгаа юм да яа. Хин нэгнээс бид нар юм ирэх юм шиг хүлээгддэг. Энийн оронд их бусдаас хүсдэг юм өөртөө өгөх хэрэгтэй. Юунд өгөхөөр саяны гурван зүйл. За энэ гурваа ингээд задлаад ярил л та. Ерөнхийдөө энэ махан биений асуудал бол цусны эргэл сайн байх тусмаа хүн эрүүл бий. Одоо буйнаа огшиг нь яриад байгаа дээр алдартай үг байгаа шүү. Хүн хичнээн өвдөд өвчлөсөн байсан ч гэсэн цус очиж байгаа газар хүн идэгдэг. Тэгээ энэ юу хэлээд байна гэхээр энэ махан бие маань хөдөлгөөн өгөөл ингээд цусны эргэлтийн сайн байлгах гэвэл жаргалтай байдаг хөөе. Эрүүл байдаг хөөе махан бие. Хоёр дахь асуудал нь энэ тарих оюуна шинэ мэдлэгээр цэнгэлж явах хэрэгтэй. Эндээ өгж явах хэрэгтэй. Тэгэхээр шинэ мэдлэг гэхээр ийм зузаан ном унших биш. Нэг сайхан өгүүлбэр шинэ өгүүлбэр ингээд мэдэж аваад энэ рүүгээ хийнэ гэдэг чинь өөрийгөө тийжээж хайрлаж байгаа ойлголт. Оюун тарих. Одоо та бүгд маань энэ хичээл дээр өглөө босоод хичээлээ сонсоход нэг сайхан өгүүлбэр сонсоод энийг ингэдэм байна гэж мэдээд авах гэдэг чинь өөрийнхөө тархийг тийжээж байгаа. Хайрлаж байгаа ойлголт байна. За хамгийн чухал асуудал юу гэхээр энэ сүнс тийм ээ. Бидний сэтгэл. Хүн сэтгэлийн амьтан шүү дээ гэж хэдээд идэх чи их сайхан тодорхойлт байна. Энэ юугаар дутдгийг. Яг саяны ярьсан тэр урмын үг. Өөрийгөө юм оршин байж байгааг мэдрэх юм сайхан мэдрэмж шиг дутчихдаг. Энийг яаж өгөхөөр хэдүүл мэдсэн шүү дээ. Сайхан өглөөгөр болж байгуулын сайхан алхаж байна чи цэнгэлэгдэх. Яг бид нар ч амьд. Хоёрдугаарт нь сайхан үг сонс. Өөрийгөө дотроо уудалж гаргах. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бодох. Цаашлаа дуртай юм хоббиндаа цаг зарцуулах. Энэ бүхэнд энэ сэтгэл маань цэнгэлэгдчихдэг. Тэгэхээр өөрийгөө хайрлана гэдэг ойлголт төрөөс энэ гурван зүйлээ өөрийнхөө сайн найз нь бол байнга тийч одоо цагт. Ялангуяа өглөө ирэх тусаад хүн
босгодоо сайхан нүдээ нэгтэй сайхан инээгээл өөрийнхөө талаар сайхан бодоод өөртөө сайхан үг хэл. Болдсон шүү дээ. Эхэндээ явахтай ингээд чангаар хэлээд одоо юу гэдэг ерөөл төвшин. Овоо шүү би ч нэр ингэчлээ. Энэ сайхан бие хайрлаад өдөө зэрэгтэй явж байгаа гэдэг өөртөө ингээд ярих гэж инээдтэй санагдтыг. Тэгээ сайхан хийгээд ирэхээр өөрөө өөрийгөө цэнэглээд хин нэгнээс үг сонс хүлээд их юм өөрөө өөртөө өгч болдог. Ийм маягаар одоо буйнаа битэр бол тийм шүү дээ. Та бүгд мэдчих хуваалцаж яасан. Өглөө босоод битэр хүүхдүүдэд унтчих. Эхэж усчаа сайхан кофе чанж байгаа л урд удаас асууж ярилцдаг. Энэ яаж юм ихээр энэ сэтгэлдээ тижээж байгаа. Нэг нэгэндээ өгч байгаасаа хайр. Энийг өгч өөрснийгөө гэж хайрлахад нэгэндээ тусалж байгаа л харах байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол цаанаасаа байглаасаа эр хүмүүсийг бодвол ийм илүү ярих тийм өгөлтөд төрсөн байдаг. Тийм учраас энэ ярилцлагын аргыг цаг эр нөхөртөө цаг ярилцах хэрэгтэй. Ингэдэм юм байна хичээл төр үзсэн чинь. Тийм учраас хоёулаа жоохон цаг гаргаж чад өглөөдөө нэг 5 минут юм уу 3 минут ч хамаагүй ихлэ яриад хэлэх хэрэгтэй. Ядаж элдв асуудал гарсан нэг сайхан ханиасаа урмаагүй аваад өөрийнхөө дотор угаа гаргаа явна. Тэр өдрийн туршиж жаргалтай байна. Тэгээ сайхан босоод дасгал хийгээд хөнгөн дасгал хийгээд үе мөчийн дасгалаа хийсэн ч болно шүү. Тэр чи яаж юм хин үе мөчийн хөдлөө цусны эргэлтэд сайхан болгож байгаа ойлголт. Тэгээ мэдлэг одоо энэ хичээл дээр сонсож байгаа шиг мартцсан юм уу бүдгхэн орсон юм а дахин сонсоод ирж шин мэдлэг өгч байгаа хэрэгтэй. Энэ зүйлийг хөвшүүл. Тэг өөрөө өөрийнхөө сайн найз. Юм хизээж битгий өөрийнхөө хүсэл мөрөөдөл хий гэж бодож байгаа юм а. Хизээ нэгэн цаг тавьж битгий тавь. Тэрийг хийх гээд би сайхан өдөр гаргаж байгаа гэж боддог бол тэрийг нэг аажуухан 100хан баг угаар шийдвэлээ нэг үндсэн сайхан аргатай болсон ш. Тэрийг тэр өдөр гэдгийг 24 цагаа 2 минут болгоод өөртөө гаргаж. Түр утсан дээрээ тавьчаад өөрийнхөө дуртай амиг ингээд харчих ч юм уу. Сайхан сэргийж сэтгэл тийжэгдэн ш. Тэр ийм маягаар өөрийгөө хайрлана гэдэг бол хизээж битгий орох. Яг одоо цагтаа байлаа. Өөрөөгөө өглөө босоод хичээ. Өглөөдөө нэг 15 минут, 30 минут өөртөө энэ 3 хүчин зүйл байна та. Бие махбод, оюун тарих, сэтгэлээ сайхан тэжээг гаргах чинь хүн жаргалтай болоод ирж байна. Тэг өөрийгөө хайрлж чаддаг хүн бусдыг хайрлж чаддаг. Энийг та нар маань хөвшүүлээрэй. Тэг энэ сургалтаар ингээд явж байгаа аяндаа сайхан дотроо өөрийгөө ингээд хайхад ирнэ. Цаад өгөхтөл. Тэр өөрийгөө олох гэж ойлгож энтэй шууд холбоотой. Одоо манай сургалтанд явж байгаа та нарын дунд байгаа нүднийхээ нулимсыг асгартал хуйлаад хэлж ирсэн хүмүүс байна одоо дотор. Хамт сууж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг ингээ хүн өөрийгөө хайрлаад ирэхээр зэрэг өөрийгөө энэ хорвоо ертөнцөж яах ч хүн болт ирсэн энэ өгөгдлөө мэддэм байна. Тэр хүсэл мөрөөдлөө бариад авт юм. Энэ хорвоо ертөнцөд хүн болт ирэх чи ямар сайхан юм бэ гэж үннээсээ мэдэрдэг. Тэр энэ юу хэлж байна гэж. Өөрийгөө олно гэдэг бол яг ингээ бодоод үзэхэр зэрэг бид нэр ямар ээж аав дээр төрөх, хаан төрөх, аль нутагт төрөхөөс хамаагүйгээр хүн болгонд юм хувь заяаны өгөгдөл гэж байдаг. Энийг хүн багтаа мэдэрдэг. Тэгээд нөгөө хэдүүлээ мэдсэн шүү дээ. Багасаа аав ээж тэгж болохгүй, ингэж болохгүй, ерөөхдөө шүүмжлээд тэгээд нийгмийн юм тулгалтууд байгаа шүү дээ. Ингэх ёстой гэсэн. Ажил хийх ёстой, чи ингэх ёстой. Манай гэр бүлд нэг эмч хэрэгтэй. За энэ охины эмч болгоё гэдэг авч хувь заяаны хүмүүс цаахдаг. Бидний одоо дотор байгаа бүх хүмүүс дотор дийлэх мод юм. Саяхан сургалт уулсан чинь манай нэг шив 50 нас хүрч байгаа. Би багшаа ингэ бодоодсэн чинь өөрийгөө яах чир төрсөн өсөл мөрөөдөл гэж юм надад байхгүй мэн гэж. Бүр тийм болтлоо явдаг бид нар. Тэгэхээр яг саяны ингэ өөрийгөө хайрлаад ирж байгаа энэ өгч мэдрэгт. Дотроос өгөөд идэв бүтгэхийн чимээ байхад идэг шин. Одоо жишээ би өөр дээр аавал үзье. Миний аав болохоор зэрэг яг энэ хуучин ах яамны системийг байгуулахад ажиллаж байсан. Ах маань энэ мэрэгчлийг авсан. Тэгээд намайг удам завьдсан гээл яг энэ юмд орсон. Цагдаагийн байгууллагад ажиллаад ингээд явсан би. Гэтэл ингээд дотроос нь болохоор зэрэг өөр бодогдод. Яг үнийг хэлэхэд өнөөдрийн амьдарч байгааг би болгох юм бол би хүсдэг байж. Тэгээд яг ингээд өөрийгөө одоо ингээд та нартай хуваалцаж байгаа сайхан өөрийгөө эрүүлжүүлээд арх дарснаас гараад энэ эрүүл амьдралын хөвшил бий болоод ирэх. Дотроос авсан бүгд тодроод гараад ирж байгаа. Ийм хийх ёстой. Би энийг төлөө төрсөн юм бэ. Тэгэхээр та нарт маа ч гэсэн яг ийм өгөгдөл байх. Яг энэ дөрвөн хүчин зүйлээ бариад өөрийгөө хайрлаа, саяны энэ бие махбод уян тархиа, сүнсээ сайхан тэжээгээд ингээд ирэхээр аяндаа хэмж доторх. Байга та зэрэмж тэрийг бодох нэг сайхан санагддаг.
Тэр зүйл нь өөр өөр байна. Одоо жишээд нэг бичлэг явж байсан да. Нэг бүсгүй Америк бүсгүй, жирийн сайхан бүсгүй. Нэг Итали залуутай танилцаад. Тэгээд гэрлээд хойлоо сайхан суусан чинь нөгөө залуу болох юм үйд амьдсан юм язгуурд. Бүр асар том юм идэлтэй өвлөд авцсан. Тэг их нэртэй хайртай. Тэр бүсгүй өмнө сэтгэлээс хайртай. А нөгөө бүсгүй болохоор хайртай. Тэгээ Итали очиж амьдэрсэн. Тэгээ зураг мурга тавиал нь хуваалцдгаар найз нөхдөд өрөнд хуваалцдаг. Өвдөл өмнөөс нь баяр хүргээд хатаарх. Ямар азтай юм бэ чи. Лаав гэж бүгд азтай. Тэгээ нөгөө бүсгүй очсон. Нөгөө нөхөр дээр билнэ. Хөрөнгөтэй. Ерөөсө дуртай юм гээд эндээ ингэж сайхан амьд би чамтай хайртай гэдэг. Тэгээ амьд гэсэн чинь нэг л тавгуудад гэж сэтгэл. Тэгээ өөрийгөө мэдтүү. Яагаад гэдэг дутах юм байхгүй. Нөгөө жаргалтай газар хүн тогтдог гэдэг чинь мэдрэмжд орсон. Тэгээ нэг удаа аавтайгаа ярьсан мэт утсан. Тэгээ ярьж явах тэргээ төвдөрж яасан. Үйлцэх гэж байна. Тэсэхгүй. Тэгсэн чинь аав миний охин жаргалгүй байх юм да гэсэн. Хингэн л үсэх гэж. Гэртээ хүрээ тэрэл гэсэн гэж. Тэгээд яг тэр юугаа орхиод гэртээ очисон. Гэтэл тэр бүсгүйгийн цаатлын хувь тавилангийн өгдөл гэсэн чинь тийм баян тансагч гэдэг юм уу тийм хүрээлэл биш. Жирийн хүүхдүүдийн цэцэрлэгийн багшдыг тийм дуртай бүс. Тэрийг хийхээр баярлалдаг энэ сэтгэлэн дэжиг жаргалтай болдог. Тэрийг мэдсэн баг. Тэгээ хэлсэн нөхөртөөсөн тэр гэр бүлийн асуудлаа шийдсэн гэж. Тэгээ өөрөө яасан бэ гэсэн. Тэр хүүхдүүд ороод тэр хүүхдүүдийн баяр жаргал энерги донд явж байгаа л жаргалтай. Тэгээ би ийм өгдөлтөө учраас би энийг яа. Энэ амьдралаар би амьдрья гэж тэгээ жаргалтай. Тэгээ өнөөдөр бидний дунд ингээд авч ингээд тех ёстой, ингэх ёстой гэж тулгалтанд ороод яваад идэв. Дотор маш алх хөрөн бод. Тэр өөрийгөө олох асуудал дээр бол яг миний ойлгосон юм. Би 20 жил ажилласан ажлынхаа талбарыг ороход гарсан. Өнөөдөр та нартай хуваалцаж өөрөө дуртай юм ийг та нартай үргээ явж надад сайхан бит. Тэгэхээр энэ дээр би бас юу гэж хэлэх гэж байна гэхээр хүн яг өөрийнхөө хүсэл мөрөд бодож байгаа юм хийх гээд ингээд ихээр заа би ч хөшөрцөн төв. Энэ их ажилтаа байгаа энэ хүүхдээ харж би яаж чадах вэ гэж бодогдох яг тэр мөч. Яг чиний ихлэх ёстой тийм цаг хугацаа байт юм байна. Тэнд итгэр хайр. Тэр үл үнэн шүү тэр. За худлаа даа тэр бодогдно гэдэг чинь яг тэр ихлэх цаг нь зүг хэрцэн баг. Та нар мэдчихэж. Би одоо ингээд сууж байгаа ингээд та нарт хуваалцаж байгаа. Англи хэл үзэх юмсыг бодоо явуулсан. Би 35 наснаас эхэлж англи хэл үзсэн. Миний зорилго би ингээд гадагшаа ажиллагаанд явж үзье гэж бодчихсон. Би Монгол улсаа цагдаагийн байгууллага төлөөлөл олон улсын ажиллагаанд явж үзсэн. Хамгийн гоё юм аа би англи хэл үзсэн. Би буйнаага олж авсан. Өнөөдөр та нарт хуваалцаад байж би тэр бүх юм англи хэл дээр авдаг. Оройтдгүй яг тэр бодож байгаа үед чинь таны нас 60 таа байна уу 20 таа байна юу сам. Тэр чи яаж ингэ цаанаасаа тэр өөрөө чинь хувь тавилангийн өгдөл чи одоо эхлэе гэж байгаа эхлийн цаг байт юм билээ. Тэнд итг. Тэрийг хийхээр тодорхой хэмжээний асуудлууд үүсэн тэрийг ингээд дав туулах үе шатлууд байна. Тэрийн сайхан төвчээртэй тэр сорилтуудыг хүнд аваад явхад аяндаа хүн нэг л өдөр ингээд энийг л бүх юм сайхан. Өөр өөр боддог би хизээж ингэхгүй байх удаа гэж бодож исэн зүйл маань бүгд үлгэр юм шиг бүтдэг. Тийм учраас өөрийгөө сонс. Өөрийгөө мэдэр. Цаанаасаа яах төрсөн юм мэдэр. Тэг энийг мэдсэн учраас одоо буйнаа өтөр байвал тийм шин. Хүүхдүүдтэй би инг гэж ийм мэрэгчлээ бол би хизээч хэлэхгүй. Одоо сүбэдэг бол би өөрөө л хөнгөчүүл. Өөрөө л яв. А өгшөстэй тэр амьдралын сорилт юм ялангуяа сэтгэлийн хувьд энэ эр хүний хувьд ямар ч асуудыг туулах чадвартай юм. Сүнслэг тэр талын спирит талын ойлголтуудыг өгөх ёстой. Амьдралын ухаан. А цаашаа өөрөө сонирхоод цаа адууч болох шүү гэж би тэрийг л болох гэж. Өнөөдөр бид нар яадаг яг өөрснөө аав ээжийнхээ орж исэн юм дээр аав ээж буруу биш бод. Тэр мэддэг аав ээж. Тийм учраас намайг ингээ цагдахаар ажиллуулсан. А би өөрийг бодоод байдаг. Тэр энэ одоо тэр мдэггүйсэн би мэдсэн учраас би үр хөвгтөр тийж тавтах хэрэггүй. Тийм хүсэл алдахгүй шүү. Энэ чинь тусдаа миний хөвгт ч гэсэн тусдаа өгдөлтөй хувь тавилантай учраас үр хөвгтөд жаргалтай болгох үл тэр өөрөө хүсэж байгаа хувь тавилангийн өгдлөөр явуулах хэрэгтэй. Би үл тэгж л ойлгодог аав хүний хувьд. Тэгэхээр та нарын маань хувьд одоо ингэ бодохоор одоо хамт явж байгаа сайхан ингэ сургалтанд удаа явж байгаа 3 жил явж байгаа хүмүүс хүртэл байна. Шаад өөр хүмүүс болцсон ингэ хөвчлэн хүртэл өөр ярьж байгаа хэлж байгаа. Тэр чигээр эерэг энерги ялгах хүмүүс байх хэрэгтэй бид нар. Тэгэхээр энэ яаж ийм хэр хүн ингэ өөрийгөө хайрлаад ирэхээр өөрийгөө олцгол хэлбэр.
Энэ дээр бас жишээ болгож ярьдаг та. Google-ээр үзэр та үгтэй байгаа. Нас оройтгүй маа гэдэг нэг жишээ. Америкч шүү дээ. Тэр Моузе Киме гэж байгаа шүү дээ. Түүх, бодит түүх шүү дээ. Тариачны гэрэл төрсөн гэж. Тэгээ өөрөө усан ч дотроос юм зураг туртай. Тэгээ би ийм зураг зурмаар байна гэсэн чи аав чинь одоо манайх нар манай хоёр тал хизээ зураач. Аль тариач удамтай чи юу тариач нь болно. Тэгэл тариач болсон. Тэгээ залуутаа суусан 16 суугаад олон хүүхдүүд гаргасан би. Тэгэл явсаар гала хүний амьдралын зам юм чи хүүхдүүд нь том болоод явсан нөхөр нь бурхан болсон. Тэгээ өөрөө яасан бэ гэсэн чи нас дээр гараад 75 таа. Эрүүл мэндийн байгууллагаас та одоо ингэж тариалгийн талбайд ажиллаж болохгүй тэтгэвртэй гаргасан. Тэгээд тэтгэвртэй гаргасан. Юу хийх вэ? Та өөрөө мэдгээс гэж. Тэр өөрөө нөө хорддог болохгүй барьдаг нөгөө нэг аав ээж чинь хорвоод байхгүй хинч байхгүй үр хүүхдэн шиг ингээд тустай болоо явцсан яах юм. Шууд очиод тэтгэврийн мөнгөөр очиод дэлгүүрээ сайхан зургийг ирсэн аваад зурсан байна. Тэрийг зурж байгаа үед хорвоос тасардаг. Өөрөө мэдэрдэг. Тэгээ тэр дуртай мөртөө цаанаас юм өгдөлтөө гэсэн байна. Зураач болго. 70 эдийн настайгаас эхлээд зураг зурсан. 101 наслсан юм бэл. Тэгээ 90 эдийн наснда Нью-Йоркийн хамгийн том тэр галерейд өөрөө зургийн үзэсгэлэнт гаргасан. Тэр нь өөрийгөө олно гэж яриад байгаа миний ярьж байгаа юу цаанаа өгд юм ойлгосон баг, гадралсан баг. Тэр өөрийгөө мэдэр. Энэ дотгочаа юу вэ? Сонсох хэрэгтэй. Би чимээ байгаа да. За юм байна. Тэр сэтгэл санааны хичээлээр өнөөдрийн хичээлээр өөрийгөө яаж хайрлах, яаж хайрж болдгийг бас тэр бодит аргачлалуудаа та нарт өргөж байна. Тэгээд өөрийгөө олох тэр би дахиад хэлье. Яг ингэ мэдрээд үйж байгаа. Зөндөө бэрхшээлүүд харагдана. Нас, ажил, нөхөр, сүүдэр, аав ээжийн буруу чи ингэж солиорж болохгүй. Янз янзын бэрхшээл сүрэг юмнууд гарч ирнэ. Яг тэр үе чи өөрийгөө ингэ бариад та өөрийгөө барих юм бол яг эхлэх цаг ч юм уу шүү. Би бол яг өндөө бол 40 наснасаа хэлсэн. Яг өөрийнхөө юм руу орсон өнөөдөр ингэ та нарт насаа болцсон шүү дээ би ч бод. Баг 50 төгчлөө. 50 төгөн мөхтэй нас мас шуудахгүй. Яг ингээ эргээ бодох тэр 9 жилийн өмнөх миний дотроо ингээ нэг хаяад ингээ ботхоор бодогдсон. Нэрээ би хизээч чадахгүй л гэж бодсон. Бүх юмаа би хэлсэн. Цаашдаа бол одоо би дандаа том юм бүрддэг. Тэр энэ одоо би ингэж хийж байгаа юм ингээ өөрийнхөө жишээгээ та нартаа хүргэж байгаа юм. Яг адилхан тааж чадна. Чи чадна. Юу вэ гэхээр энэ дээр бас анхаарах мэг бол нөгөө нэг энэ энергийн ойлголт нь эзэн ичээл заяа ичнэ гэж өөрийнхөө хүсэл мөрөөдийн төлөө яваад ирэх энэ хорвоогийн энергитэй таны доторх энерги ингээд нийлээд ирэхээр бүхэн бүтэж ирдэг. Бид нар өнөөдрийн бодит амьдрал яадаг вэ гэхээр энэ ширээг хараад ширээ байна гэж харж итгэдэг. А хүсэл мөрөөдлийгөө төлөө өөрийгөө олох гэж явж байгаа юу ч харагдав. А энэ дотор бол яг тэрийгэ бариа явж байгаа. Итгээд ирэхээр тэр чиг харагдаад дотор. Тийм учраас миний хэлэх дуртай манайхаа одоо зарим хэрэгжүүлээд явж байгаа үг байна шүү. Чаддаг нь хүссэн хийд юм багч үг. Тийм бооз. Одоо энэ хорвоо ертөнцийг яатсан миний одоо тэр уншиж исэн агуу одоо том алдар нэр алдар төрсөн тэр ярих дуртай Think and Grow Rich гэж ном баг. Тэр номноос агуулга нь ерөөсөө тэр чинь. Тэр ядуу гүйж явсан үг. Тэр хүн том болцсон. Ялангуяа бизнесийн хүрээнд амжилтанд орсон хүмүүсийг аваад өгсөн. Нийтлэг нэг л юм баг. Яг энэ ярьж байгаа доторх өөрөө хөгжлийг барьсан хүмүүс. Тэр хүмүүсийг анх ингээ эхэлж яхад бүгд буруутгачсэн. Өрөөд хардаг. Үгүй ээ. Хизээ чи юм байхгүй. Сайн Моузе Киме шиг юм одоо датер болцсон л гарчихсан. Яг цагдаагаас гараад би буйнаатайг нийлээл ийм эхэлж байгаа. Яг үнийг хэлэхдээ хамгийн ойр татны хүмүүс хүртэл намайг доромжлохын тэтэр доромжилсан та. Тэгээ тэдний буруу шүү дээ. Тэдний нүдээр хараад намайг алдчихгүй гэсэндээ л хэлж байгаа. За юм байна. Тэгээ та бүгд мөр өөрийгөө хайрл. Энд байгаа яригдж байгаа энэ хичээл дээр бүх юмыг хэрэгжүүлээд үз баг багаар хэрэгжүүл. Ингээ алдагдсан бол өөрийгөө битгий буруудаг. Өөрийгөө хэзээж битгий гол. Бидний дотор байгаа энэ яг энэ сэтгэлгээ зүйлч ингээ өөрөө сонирхоод ингээ ажилуулад ирэв. Асар тийм нөөцтэй агуу хүч байдаг шин. За юм байна. Та бүгдээ тэгээ аз жаргал ирүүлэх хамгийн сайн самхныг хүсье. Тэгээ маргааш 2 багш лайв хийн. Тэгээ уламжлалсаар асуултаа энэ бичлэгийн дээр бичээрэй. За баяртай байна.